Do you pray for people? Та хүмүүсийн төлөө, бусдын төлөө залбирдаг уу? Tradition have the prayer of petition or does meditation take care of it all? Энэ одоо энэ хинду энэ уламжлалт бусдын төлөө залбирах, бусдын нүглийн өмнөөс залбирах гэсэн тийм ойлголт байдгүй. Эсвэл бясалгалаар ингээ бүх асуудлыг шийдчихдэг юм уу? How do you pray for others? Та бусдын төлөө хэрхэн залбирдаг Does one вэ? take on their karma if you help by pray? Хэрвээ би бусдын нөгөө үүлийн үрийн өмнөөс ингээ залбирах юм бол Thus preventing them from going through a lesson or learning from it? тэр карма үүлийн үрээсээ тэр сурах альва зүйлийг сурах ёстой байхад нь би ингээ тэрэнд нь саад болцсон тэр хүн тэгээ сурахгүй үлдчихэж гин гэсэн үг үү? I don't go to courts, so I don't put any petition. Би нөгөө ямар ч шүүх рүү очихгүй учраас ямар ч тийм хүсэлт өргөдөл авч явахгүй гинэ. You think God does not know? He doesn't care for you? Бурхан танд санаа тавьдаггүй гэж та бодоод байгаа мó? Now look. It's not a joke, seriously. Би тоглоогүй яг жинкнээсээ ярьж ш одоо намайг You сонсчээ. have a child in the home. Таны гэрт хүүхэд байгаа Let's тийм see үү? how much you care for a child. Та тэр хүүхэдтэй хэр их анхаарал халамж тавьдیں۔ How much love you have for the child. Та хүүхэдтэй хэр их хайрладیں۔ You think the divine is less loving? Тэгээ Тэнгэрлэг таны тэр хайраас багаар таныг хайрлна гэж та бодоод байгаа мó? Less loving than you? Танаас бага хэмжээнд хайрлна гэж үү? A million times more loved. Таны хайрлж чадхаас чинь сая дахин илүүгээр таныг хайрладаг. This is all your relationships is just to give you a little taste of what that infinite love is. Таны наад бүх хайрын харилцаа чинь тэр зах хязгааргүй агуу их хайрын зүгээр л нэг үнэр төдий зүйлийг танд үнэрлүүлж байгаа л хэрэг. Амтлуулж байгаа хэрэг. What that unconditional love is. Тэр нөхцөлгүй хайр гэж юу байдгийм бэ гэдгийг зүгээр л амт төдийхнийг танд л амтлуулж байгаа юм. You love your husband. Та нөхөртөө их нартэй, найз охиндоо, найз залуудаа How much хайртай. you give yourself to them. Та тэдэнд хэр ихээр өөрийгөө зориулдیں۔ You think the divine is less beloved to you than that? Тэгээд яг түүнээс чинь хамаагүй багаар энэ Тэнгэрлэг таныг хайрлна гэж бодоод байгаа мó? The divine does everything for you and still hides behind you. So that Тэнгэрлэг танд бүхнийг өгсөн, бүхнийг зориулдаг. Тэгээд таны ард байж таныг ингэж тавтай, тухтай байлгадаг. you know it is. Say suppose I lend you a guitar Жишээ нь би танд нэг ингээ гитараа зээлүүлсэн гэж бодъё. and I make you aware that I have lent my guitar to you. Тэгэд чи надаас миний гитарыг зээлсэн шүү гэдгийг чинь би танд ингээ дахин сануулад лаа. Чи миний гитарыг зээлсэн шүү гээл. Every day. you don't Өдөр болгон enjoy that сануулад бай. guitar. Тэгвэл танд ямар байх вэ? Та тэр гитарыг ингээ тоглохдоо тийм таашаалтай, баяртай, хөөртэй тоглож чадах уу? Having the guitar. But I lend you and make you forget you have taken it from me. Харин ингээд би танд зээлүүлсэн. Тэгээд та надаас зээлүүлсэн гэдгийг чинь би танд зээлсэн гэдгээ сануулахгүй ингээд яг таних юм шигээр би танд ингээд бүр өгчөөл дөө. Make Тэгвэл you ямар feel that байх it is вэ? your own guitar. Яг би ингээд өөрийнхөө гитарыг минийх гэж сануулахгүйгээр тэр гитар яг таних юм шиг л танд тэгэл даатгаад орхичээ. To enjoy more. Та тэгвэл тэр гитарыг тоглохдоо илүү сэтгэл амар тайван сайхан тоглоно үсттэй. Same way Яг the divine has үүнтэй given адилханаар to you the whole world, all the relations. Энэ Тэнгэрлэг танд энэ бүхнийг өгөөд байна. Энэ бүх харилцааг танд зориулаад байна. Father, mother, Эцэг brother, эхийн, sister, ах эгчийн, boyfriend, girlfriend, найз залуу, найз охины, husband, wife, enemies, fighters, дайснууд, тантай тэмцэлдэг, өрсөлддөг people хүмүүс, who press your buttons. таны товчлуурыг дардаг тэдгээр хүмүүс гэж Such a big gift from all sides. энэ олон төрлийн агуу том энэ бэлгийг танд ингээд өгөөд байна штэ. Make you experience all the beautiful flavors in life. Энэ амьдралын бүх сайн сайхан амтыг таныг амтлаасаа гэсэндээ энэ болгоныг танд харамгүй өгж штэ.
sweet, sour, чихэрлэг, hot, гашуун, халуун, Mexican food. Мексик хоолны амт гэл Everything. бүхнийг танд өгч байна. Such a love, such a tremendous amount of love. Ямар агуу их хайр вэ? What evidence is there in the world that the super intelligence, God, is loving? Нөө супер оюун ухаан буюу нөгөө бурхан үнэхэрийн хайр татам инхри гэх ямар баталгаа байгаа юм гинэ. Is love an emotion or a state of being? Энэ хайр нь зүгээр сэтгэл хөдлөл юм уу эсвэл тийм оршихуун төлөв юм уу? What reason would there be for love in the universe? Энэ орвоо ертөнцид хайр байх ямар шалтгаан байгаа юм? I am here, this is NFA proof. Миний энд байгаа нь хангалттай баталгаа. The only enlightened ones I've ever met are masters who give their whole lives to teaching and uplifting others. Миний ингээд одоо өөрийн мэдих ингээд жишээ гэх юм бол юм гэгэрсэн багш нар бүхэл амьдралаараа ингээд бусдыг одоо оюун санааны зам мурд хөтлөх тэр зан үйлдээ тэр түүндээ ингээд бүхэл амьдралаа зориулдаг, өөрийгөө зориулдаг шав нартай. What about a householder whose life is full of busy, wonderful activities, children responsible? Тэгвэл нэг одоо гэр бүлтэй хүмүүсийн хувьд яах вэ? Ингээд нөгөө гэр бүлийн ингээд өдөр тутмын ажилдаа хийгээд завгүй, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гээл. And so on. What would an enlightened householder like? Тэгвэл тэр гэгэрэл тэр гэр бүлтэй хүмүүст одоо яаж тусалд юм бэ? Яаж нөлөөлөх үү? Life be like? It can be like yours. Та өөрийнхөө л бай. See, everybody has different talents. Хүн бүр өөр авьяас чадвартай. You can't do it all. Та нэг өөрөө хийж чадна. But you can make a bunch, Гэхдээ та нэг тийм цэцгийн баглаа шиг баглааг үүсгэх хэрэгтэй. a bouquet. Эсвэл нөгөө буфет шиг олон нөгөө хоолыг ингээд байлгадаг нөгөө буфет шиг тийм олон амтыг байлгах хэрэгтэй. Do you see? Ойлгож байна уу? We have a false notion of perfection. We say Бид нар нөгөө альваг төгс гэж ойлгох тийм буруу ойлголттой байдаг. Төгс гэдэг талаар бид нар буруугаар ойлгодог. perfection means, oh, I should be able to sing. Бид нар төгс гэхээр юу ойлгодог вэ гэхээр би одоо ингээд дуулж чаддаг I байх should be able to ёстой. do this. Би энийг хийж чаддаг байх ёстой, тэрийг хийж чаддаг байх ёстой. Do all things myself. Бүхнийг би өөрөө хийж чаддаг байх ёстой гэдгийг төгс гэж ойлгоод байдаг. It's not necessary. Somebody Тийм can биш sing шүү well, дээ. let Хэн them нэгэн sing. үнэхээр сайхан дуулдаг бол тэд дуулж л байг л дээ. If you can draw, you draw. Хэрвээ та зурж чаддаг юм Someone бол can зур. play, let them play. Хэн нэгэн үнэхээр тоглож чаддаг бол тэрийгэ тоглог. But put everything together. You see yourself as part of everybody. Make a bouquet. Remember, Яг ингэж нөгөө буфет шиг байх юм. Хүн болгон хийж чадах зүйлээ хийгээд тэгэд нийлээд тийм буфет байх юм. Түүнээс ч та бүгдийг нь хийх биш, та тэдгэрийн нэг хэсэг л байх юм. this is what in life is very precious and joyful. Энэ чинь л яг амьдрал. Ийм амьдрал маш баяр хөөртэй, үн цэнтэй байдаг. You don't find a single person in the world who can speak all the languages Та энэ дэлхий дээр бүх хэлээр ярьдаг нэг хүнийг олж чадахгүй. and has all the artistic talents Тэгээд бүх төрлийн урлагийн авьяастай. and all the scientific knowledge Тэснэ бүх тэр шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшсэн. and all the philosophical wisdom. Тэгэд энэ бүх философийн гүн ухааныг одоо мэддэг. It's not possible. Тийм хүнийг олох But the боломжгүй. basis of all that is very simple. Гэтэл энэ бүхний чинь яг тэр үндэс суурь нь маш энгийн байдаг. That innocence, pure love. Тэр нь гим зэмгүй цэвэр ариун хайр л байдаг. This does not depend on your qualification. Эдгээр нь энэ цэвэр ариун хайр тэр гим зэмгүй гинэн хонгор байдал бол таны ямар ч авьяас чадвараас хамаардаггүй. To be in love, you don't need a qualification. Та хайранд байхын тулд танаас ямар ч чадвар шаардлагагүй.
You don't need special abilities and skills. Танаас ямар ч тусгай ур чадвар And хэрэггүй. living that state of love is enlightenment. Харин тэр хайрын төлөвт байх нь түнд амьдрах нь гэгэрэл. Feeling free. Эрх чөлөөг мэдэрнэ. Дотоод гүнээсээ тэрл эрх чөлөөг мэдэрнэ. Everybody is gifted with different skills. Somebody is a good organizer. Хүн болгон өөр өөрийн тийм авьяас чадвартай байдаг. Бусдаас онцгойрох. Зарим нь хүмүүс ингээд маш сайн зохион байгуулах чадвартай байдаг. Good singer, somebody Зарим нь writes сайхан дуулдаг. very well. Зарим нь гоё шүлэг зохион. Don't try to compete on this Тэдгээртээ зүгээр л бити өрсөлдөж тэмц. issue. This happens, huh? Even in satsang, somebody is leading. Oh, I should lead Энэ after that. садцаанд хүртэл ингэдэг би одоо ингээд гоцлол дуул тэр гоцлол дуулж This дараа person гэхээр би finishes гоцлол and another дуулна person гээл. starts leading. So I said, not necessarily. Үгүй Everybody тэр to нь чухал биш ээ. Зүгээр л бүгд хамт байх л хэрэгтэй. sing. Бүгдээр хамтдаа л дуулчих. Бүгд л хамт бай. That feeling of oneness, Ингэж нэгд байх, нэгдмэл байх тэр мэдрэмж. togetherness, love. That is Тэр чинь enlightenment. That's хайр, what тэр чинь л begins гэгэрэл. in any family. You don't have to renounce family in order to know the self. Та оршихуйг таньж мэдхийн тулд гэр бүлээсээ татгалзах шаардлагагүй. Just expand your family. Зүгээр л гэр бүлээл тэлчих. Холбоо хамаарлаа You love your өргөсөг. children. Та Love өөрийнхөө хүүхдэд хайртай юу? others' children also. Тэгвэл Neighbors' бусдын хүүхдийг ч хайрал. children. Are your children's friends? They influence Та your хүүхдүүдийнхаа найзыг л хайрлах. children much more than you. Тэгвэл тэр хүүхдийн чинь найзууд танаас илүү хүүхдэд чинь нөлөөлнө. If you take care of only your kids Та зөвхөн өөрийнхөө хүүхдийг л гээл хүүхдтэй л зөвхөн санаа тавиад байвал and don't take care of others' kids, тэгээд around, бусдын хүүхдэд эсвэл хүүхдийнхаа найзуудад санаа тавихгүй бол then tomorrow your children will not listen to you. тэгвэл маргааш гихтэл таны хүүхэд таныг сонсохгүй шүү дээ. They listen to their friends. much Өөрсдийнхөө more than they найзыг л do to you. сонсон танаас илүүтэй. So make them also your children. Тэгэхээр бусдын хүүхдийг ч өөрийнхөө хүүхэд мөртл ханд. Feel responsible for people all around you. Таны эргэн тойронд байгаа бүхэл хүмүүсийн өмнө үүрэг хариуцлага хүлээ. Түүнийгээ мэдэр. Seems we're all so connected. For me now, it's so difficult to understand the concept of war. Энэ дайн гэсэн одоо энэ үгийг тийм ээ энэ ойлголтыг ингээ би юусэн ойлгохгүй маа яг дайн гэж юу юм бэ? Is it just ignorance that causes people to kill each other? Хүмүүс ингэж бие бинийгаа ингэж алаад байгаа зүгээр л мунхаглал юм уу? What's going on in the Middle East is so frightening. I Энэ don't ойрох дорндод яг юу болоод байгаа юм бэ? Би маш их айж байна. understand. Can Ойлгохгүй you please байна. explain? Та тайлбарлаж өгөөч. There has always been some war somewhere or other, some or other place throughout the history. Энэ түүхийн туршид дэлхийн хаа нэгэн газар хизээ нэгэн цагт үргэлжид дайн болж л байдаг. Байсаар ирсэн. War and peace, Дайн ба энх тайван they alternate in the world. энэ хоёр ээлжилж байдаг энэ амьдралд. It's like the alternating current. You would be amazed. Та ингээ See those гайхна. countries which were completely devastated in the Second World War. Та ингээд бүр гайхан жишээ нь ингээд дэлхийн 2 дугаар дайнд ингээд тэр дайны хөлд бүрэн дүрэн талхлагдсан тэдгээр орнууд Have grown so faster and so powerful and so strong. ямар хүчирхэг улс гүрнүүд болж хөгжсөнийг та хардаа. Today, Germany, which was defeated, is supplying food and all aids to Russia. Тэр 2 дугаар дайнд ялагдсан Герман улс өнөөдөр Оросд энэ тусламж тэр хүнсний тусламжийг илгээж шít. Country which was totally grounded. Гэтэл тэр Орос улс нь хичнээн хүчирхэг байлаа. Same thing with Japan. It has advanced so much further. Япон улсад ч муу яг адилхан ямар богино хугацаанд ямар эрчимтэй өндөр хөгжсөн. We
We think only peace helps human being. It's not so. Бид нэр War, зөвхөн тэр инх тайвныг амар амгалан л хүн төрлөختөнд тустай гэж үздэг. Гэтэл үгүй. also is helpful. Дайн ч гэсэндээ өөрийн гэсэн зорилготой хүмүүн төрлөختөнд туслах тийм сайн талтай байдаг. War helps. Дайн тусалдаг. It is not desirable. Мэдээж энэ тийм хүсмээр зүйл биш. But it is not against the laws of nature. Гэхдээ энэ дайн нь өөрөө байгалийн хуулийн эсрэг биш байгаа юм. Unless and until everyone blossoms into higher level of consciousness, war will continue to be in this planet. Энэ дэлхий гэж энэ гаргийн иргэн хувь хүн бүр тэр өндөр түвшний ухамсарт хөгжиж цэцгэлэхээс нааш дайн байсаар л байх болно. There is no other way. Өөр зам байхгүй. A war is just a magnified tendency that is prevailing in an individual. Дайн гэдэг нь тухайн нэг хүний дотоодод ямар зөрчил тэмцэл болж байгааг тэрний л томруулсан хувилбар нь. See, you are warring with people around you or with yourself. Та өөртөөгөө юм уу өөрийнхөө эргэн тойронтой үргэлжил тулалдаж тэмцэж яадаг үсттэй. Constantly. Цаг үргэлжил. Is it not? Is there a war not going on there? Тэгвэл яг л тийм дайн тэнд болоогүй гэж үү? It takes a bigger magnitude. Мэдээж дайн нь илүү томруулсан том цар хүрээтэй. Science has made life more comfortable. Шинжлэх ухаан амьдралыг илүү тавлаг тухтай It болгосон. has made the war more intense also. Түүнийхээ хэрээр тэр дайн тулааныг илүү аюултай, үхлийн хор хөнөөлтөй болгосон. In ancient days, life was not all this comfortable. Эрт дээр үед амьдрал одооных шиг ийм тавлаг тухтай байгаагүй. So also war was not that devastating. Тийм болохоор дайн тулаан ч гэсэн ийм айхтар их үхлийн аюултай байгаагүй. Сүрлийн хэмжээний байгаагүй. This tendency is very strong in people. This is why a practitioner, any sadhana is done, so that the seed of violence is burned down. Тэгэхээр энэ бидний хийж байгаа саадна дасгал бясалгал маань ийм чухал. Тэдгээр нь бидний дотоод сэтгэлийн гүнд байгаа тэр хүчирхийллийн үр үндсийг устгаж байдаг. When the seed of violence is burned down, then alone love dawns in you. Зөвхөн тэр хүчирхийллийн үр үндс нь арилж байж л таны дотоодоос хайр цэцгэлдэг. Unconditional. Тэр нөхцөлгүй хайр танаас ундардаг. Otherwise, even your love is violent. Тэгэхгүй бол тэр уул үндэс нь арилаагүй цагт таны хайр хүртэл хүчирхийлэл байдаг. Put your attention more on peace. Та анхаарлаа тэр инх тайван амар амгаланд илүүтэй хандуул. And try to make people more aware. Even small things, the people Тэд хүмүүсийг илүү ухамсартай, анзаарахтай болго. Жижиг зүйлсүүд дээр ч гэсэндээ. sit and watch the boxing. Жишээ нь ингээд боксыг аваад үзээ л та. Хүмүүс ингээд бокс үздэг тийм үү? You know, it gives some relief to the fighting tendency inside them. Яагаад тэд нар тэр боксыг үздэг вэ гэвэл тэр үзэгчийн дотор байгаа тэр тэмцэлдэх, тулалдах тэр сэтгэлийн баг зэрэг тайдгаруулдаг учраас хүмүүс үздэг. In the television or in the Телевизээр stadium, юм уу, people are boxing, стадионд fighting. юм уу Oh, хүмүүс ингээд бокс үздэг. someone punches your nose like that, what would happen to you? Тэгээ яг ингээд нөө эсрэг хүнийхээ тэр хамар амыг ингээд сэт цохол тэр нь яг таныг ингээд цогж байгаа юм шиг. If a sensitive person watches, something happens in them. Тийм мэдрэмтгий хүн тийм тулаан үзэх юм бол баг өөрсдөө ингээд маш хэцүү зүйлийг тэр хүмүүс мэдэрдэг. Punching and Яг өөрсдийн цогж hitting байгаа юм each шиг. other. But that is the greatest entertainment. Гэтэл тэр нь хамгийн одоо зугаа цэнгэлийн тийм сайхан зүйл болцсон байдаг тэр бокс нь.
And today you see all successful entertainment Тэгээ өнөөдөр бүхий л энэ амжилттай энэ байгаа энэ зугаа цэнгэний энэ салбарууд нь are all filled with violence. бүгдээрээ л тэр хүчирхийллээр дүүрчихсэн. As long as violence is not plucked out of the mind of people, Хүмүүсийн сэтгэлээс тэр хүчирхийлэл, түрэмгийлэл арилхаас нааш war is inevitable. дайн гарцаагүй байсаар л байх болно. But when war is inevitable, there is no use in saying, no, I am peace, I keep quiet. Харин дайн зайлшгүй болж байгаа үед би амар тайван баймаар байна, би тайван байна гэдээ дугаа байж болохгүй. One has to be fully into it. Харин ч тэр дайнд бүрэн дүүрэн оролцох хэрэгтэй. Acknowledging the both are Тэр part дайн инх тайван хоёрыг хоёулангийн хүлээн зөвшөөрөх нь of this existence. энэ оршихуйн нэг хэсэг. You know, when there is an outside pressure, you all get together. Гадна талдаа яг нэг ижил дарамтыг мэдрэхээрээ хүмүүс ингэж нэгдэж нийлдэг. Suppose if some of you are fighting amongst each other, it's very easy to make you come together, you know. Жишээ нь ингээд та бүхэн хин нэгнтэй ингээд нэг одоо тэмцэлтэй тулалдаад юм ингээд нэг юу зүйлийн эсрэг байна гэж бодъё. Тэгвэл та нарыг нэгтгэх гээд маш амархан байдаг. Яг гэвэл нэг дайсантай учраас. Bring a pressure from outside. Тэгэхээр гадна талаас ирж байгаа шахалт дарамт нь ижил байх үед хүмүүсийг нэгтгэж нийлүүлэхэд амархан байдаг. A danger or a threat from other people. Тэр бусдын занал хийлэл юм уу тэр айдас хүйдэс байгаа үед тэр нэг ижил зүйлээс тэгж айсан дарамтлуулсан тэдгээр хүмүүсийг Come нэгтгэдэг. together. This is very clear in the world. We can see even in the beginning the Christianity Та энэ амьдралд ингээ маш илэрхий байдаг шүү дээ. Христийн шашны expanded нөгөө because there was ихэнх threat үед from outside. яг гадны одоо тэр хүчин зүйл яг тэр Христийн шашны урсгалыг одоо дэлгэрүүлэгчдэд нэг тийм ижил дарамтыг учруулж исэн байхгүй юу? Because of the threat and the pressure, few people got so close. Тэгээ яг тэр шахалт дарамтнаас болоод тэр дарамтыг мэдэрсэн хүмүүс хоорондоо маш ойртож Dedicated, so strong. ингэж өөртөө яг тэр тухайн зүйлдээ маш илүүгээр зориулж чаддаг. Яг тэгвэл нэг ижил зүйл тэднийг ингэж дарамталж шахаад байгаа учраас. It could be any community, any country, the smallest Ямар ч оронд, ямар ч улс үндэстэнд энэ тохиолдож болно. possible. Жижигхэн асуудалч байсан They may гэсэн. have nothing in common amongst each other. Яг тэр нэг бүрчлэн тэр хүмүүст юм уу тэр улс оронд ижил зүйл байхгүй байж болно. But the moment the threat is there, which is common to everyone, they all get together. Гэхдээ яг тэр бүх хүмүүс нэг зүйл занал хийлээд л эхэлчих юм бол тэр хүмүүс маш амархан нэгдэж нийлдэг. So in war also there is some cooperation. Тэгэхээр дайнд хүртэл тэр хамтын ажиллагаа, тэр хамтрах гэж зүйл байгаад байна. There is a harmony. Тэнд бас зохицол, нийцэл гэж as байна. in peace. Яг тэр инх тайванд байдаг шиг дайнд бас байгаа. We can only wonder about this. Бид энэ нэг зүгээр л ингээ гайхас өөр одоо хийж чадах зүйл байхгүй. Something appears to be wonderful in the surface, but Тэр гадаргуундаа тийм гайхамшигтай сайхан юм шиг харагдаж байгаа зүйлс in deep it is not so good. дотоод гүндээ тийм сайн сайхан байдаггүй. It has a seed of something that is not pleasant. Тэр нэг тийм ямар нэг сайн сайхан биш тийм нэг үндсийг үрийг агуулж яадаг. Something is very unpleasant surface level. Харин гадаргуудаа тийм таагүй харагдаж байгаа мэт боловч яг дотоод Deep inside гүндээ you feel there is much beautiful. маш сайхан зүйлийг бас агуулж болно.